Эрхэм өндөд үзэгчдээ Фрим подкастын ээлж танин мэдхийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр монголчууд бидний хувьд үнэтэй сургамж болох одоо түүхийн нэгэн хуудсыг сөхөөр Батмүх ах маань бэлэн болсон байна. Хятадын нутагт оршин тогтнож байсан 30 гаруй төр улсууд дундаас яг хань үндэстэн, Нангад үндэстэн өөрсдөө одоо удирдах засаглаж байсан улс бол нийт 3 одоо төр улс байдаг. За тэр 3 төр улс бол хань улс байна. Одоо 3 дугаар зууны үеийн Сүн улс байна. 10-аас 12 дугаар зууны үед оршиж байсан. Мин улс байгаа. За энэ улс маань бол 14-өөс 17 дугаар зууны үед ингээ оршиж байсан. За тэгээд эдгээр улсууд бол яг хань үндэстэн өөрсдөө ингээд одоо эзэгнэж одоо засаглаж байсан бол түүний одоо Хятадын нутаг дэвсгэр дотор бол Хүннү, Гидан, Зурчид те Монголын нүүдэлчид одоо бас эзэгнэн оршиж байсан төр улсууд дийлэнхийн эзэлдэг байх нэ. За тэдгээр нүүдэлчдийн хамгийн хүчрхэг одоо төр улс бол манай Чингис хааны аж ахуй болох Ховлын одоо байгуулсан Их Байн улс байгаа. За энэ Их Байн улс бол 1368 онд мөхөөд за тэгээд хань үндэстний одоо байгуулсан сүүлчийн томоохон одоо төр улс болох Мин улс үүсгэн бий болсон байгаа. За бид өнөөдөр бол одоо Мин гүрэн ер нь ямар нөхцөл байдлаар үүсэж яг яаж байгуулагдсан бэ те мөн энгийн тариачин гаралтай одоо хаан бол одоо тухайн улсыг байгуулсан байгаа. Тэгээд энэ талаар бид нарт ингээд сонирхолтой түүхийг хуваалцсан уу хэмээн хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Ануун дээр өнөөдөр мэндийг хүргэе. Үзэгчдээ бас энэ өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ бол нэлээд ийдрэтэй түүх. За монголчуудын хувьд нэлээд ярих дургу, сургамжтай. За магадгүй энэ подкастыг хийснээрээ хоёулаа бас тодорхой хэмжээний дайралт авч магадгүй. Гэсэн ч гэсэн энэ сэдвийг бас заавал хөндөж ярих хэрэгтэй болов уу гэж бодоод бас сургамж авах хэрэгтэй болов уу гэж бодоод зориг гарган та бүхэнд энэ сэдвийг хүргэхээр болоо. Юуны өмнө энэ дугаар бараг 2 дугаар болох бах. За ингээд ануун дээр битэрийн суугаад эхний дугаар нь одоо энэ хийж байгаа нь бол тариачин гаралт Мин улсын хаан Жүү Янжаан. За тэр улаан альчууртны бослого гэж яг юу болсон юм? Тухайн монголчуудын засаг захиргаа ямар байсан? За тэр Мин улсыг хэрхэн яаж үндэслэсэн юм бэ гэдэг энэ талаар ер нь ярих юм ба. Ер нь Хятадын энэ соёл иргэншлийн түүхэнд энэ одоо 5000 жилийн соёл иргэншилтэй гэж ярьдаг. За 6000 жил гэж ярьдаг. 4500 гэж ярьдаг. Энд бол нийгмийн хамгийн доод давхаргаас нийгмийн хамгийн дээд давхар руу ингэж үсрэлт хийсэн бол 3 тохиолдол байдаг юм байна. За хятадууд өөрсдийнх нь ярьж байгаа шүү дээ. Эхнийх нь бол мэдээж түр манай ануун дээр маань хэлчлээ. Юан хан улс гэж байсан. Эртний хан улс гэж байсан. Хан улсын анхны хаан бол Гауди Любан тариачин гаралтай. За хоёр дахь нь бол одоо өнөөдрийн бид нар ярих Мин улсыг үндэслэгч. За яг өөрийнх нь нэр нь бол Жүү Жонба гэхдээ яг хаан болсон нь бол Жүү Янжаан гэдэг нэртэй байгаа тийм. За гурав дахь нь бол мэдээж Мао Цзэдун. Мао Цзэдун бол Хэнан мужийн Шавшантаас хон төрсөн. За насаараа ер нь тэр Шавшан хаяглагаас салаагүй тийм хүн байгаа. За тэгэхээр Жүү Янжааны тухай өнөөдөр ярих нэ. За ер нь бол Мин улсын хувьд бол монголчуудын ноёрхлыг түлхэн унаснаас хойш 276 орчим жил оршин тогтносон гэж үздэг. 1368 онд байгуулагдаад 1644 онд манжууд Бээжин унаснаар бол Чин гүрэн үндэслэж Мин гүрнийг бол албан ёсоор мөнгөсөн гэж үздэг. За 14-р зууны үеийн Хятад орныг хэрвээ харах юм бол ер нь бол монголчуудын ноёрхол тогтчос яг Хятадын түүхч бол өөрсдөө бичдэг бол тухайн цаг үеийн бас айгүй тийм ээдрэгтэй түүхэн үе гэж байдаг. Юан гүрнийг одоо бид энэ газрын зураг дээр харж байна. Маш өргөө өдөр нутагтай. Нийслэл нь бол хаан балиг буюу хаан балгас. За даадуу гэж хятадууд бол нэрлэдэг. Энэ нь бол одоо их нийслэл гэсэн утгатай ийм үг. За гэхдээ Юан гүрний ноёрхол бол ерөнхийдөө бол ганхажсэн л да. За энэ бол олон шалтгаантай. За нэгдүгээрт бол мэдээж одоо хааны ордонд өрсөлдөө. Ялангуяа Перс болон Хятад түвшмүүдийн Монгол түвшмүүдийн хоорондох өрсөлдөөний асуудал яригдж байгаа. Хоёрдугаарт бол Монголын одоо энэ Юан гүрний хаадын одоо дотоодын бас өөрсдийн өрсөлдөөн, хаан ширээний төлөө, эрх мэдлийн төлөө тэмцлийн асуудал ялчгүй яригдж байгаа. За хоёрд бол нөгөө Тогоон төмөр хаан байж байгаа. Тэгээ бас хүүтэйгээ бас хаан ширээний төлөө бас тэмцэл өрнөж байгаа тийм шүү дээ. Тогоон төмөр хаан бол Юан гүрний захирсан хамгийн удаан захирсан хаан гэж явдаг шүү дээ. За мэдээж энэ өөрөө бас давхар байгалийн гамшигтай. За 1328 онд Хуай голын хөвөнд за 10 дугаар сарын 21-нд буюу Юан гүрний төр самуурч хаан ширээний төлөө байлдаж байх. Яг тэр үед бол Хуай голын иргэдийн тэр Жүнли гэдэг нэг жижигхэн тосгонд Жүү Жонба гэдэг нэртэй хүү төрсөн баг. Энэ бол айлын 4 дэх хүү, дээрээ 3 ахтай. За түүний ээж Чин, за Жүнши гэдэг нь бол ерөөхдөө тариачин, нэг ядуу амьдралтай. За энэ айлын хувьд бол ер нь амьдрал бол айгүй хүнд.
Юу тэр боловсрал ярих юм биш. За тэгээд нөгөө охтуудтай айл байсан. Тэ охтуудаа нөгөө зарддаг юм биш үү? Одоо нөгөө тийж хийж чадахгүй юм ч болоо тэгээд худалддаг те. За худалдаж байраад одоо ингээд энэ айлын амьдрал бол маш хэцүү байсан баг. Хуай голын тухай одоо нөгөө газрын зурган дээр бас тайлбарлах юм бол хуай гол маань бол шар мөрөн болон хөх мөрнийг ингээд залгаж оршиж байгаа. Тэгээд тусаарлаж үүж байгаа шүү дээ. Одоо хэд тийм бол өмнөд болон одоо умард хоёрыг бол ингээд залгаж өгж байгаа тийм гол байгаа. Тэр голын ирэг дээр байсан байна. За хуай голыг бол нөгөө шар мөрөнтэйгээ хольж утгаж болохгүй тий. Шар мөрөн маань бол умардаар оршиж байгаа. Хонхоо гэдэг маань шар мөрөн тий. Хуай гол гэдэг нь бол өөр байгаа. За энэ үед бол төрсөн байгаа. За бага нас бол ер нь тун хэцүү. Маш амьдрал бол маш хүнд. За ингээд энэ үед бас юу болсон байгаа юм л да. Дэлхийн нийтээрээ бас байгалийн гамшиг болсон байгаа. За энийг бид нар бас нэг тогтож ярих хэрэгтэй байх. За сүүлийн судалгаанууд гарсан. Маш сонирхолтой судалгаанууд гарсан. Ялангуяа тэр бидний ашигласан тэр Peter Frankopan's The Earth Transformed гэдэг англи хэл дээр ном байгаа. За тэр ном дээр бол ингэсэн байна. 14-р зуун бол 13-аас 14-р зууны энэ бол дэлхийн нийтээрээ цаг уурын өөрчлөлтөнд автсан ийм үе байсан байгаа юм л да. Нэгсдөө бага хэмжээний мөслөг болсон гэж байгаа. Ер нь бол тийм чиглэг дулаахан байдаг өмнөд болон зүүн өмнөд Азийн орнуудын хувьд бол уур амьсгал бол үндсэндээ өөрчлөгдсөн. За энэ дээр бүр юу гэж ярьж байгаа гэхээр 1257 онд Индонезийн одооны Индонезийн Ломбок арал дээр байдаг Самарас гэдэг нэртэй галт бол дэлбэрсэн байна. За энэ галт бол маш өчтөд дэлбэрсэн. Ер нь бол энэ дэлбэрэлт бол одоо галтууд хүчтэй дэлбэрсэн эхний 10 дэлбэрэлтэнд багтдаг. Ийм одоо хүчтэй дэлбэрэлт болсон байгаа юм л да. Энэ галтуудын дэлбэрэлтээс гарсан үнс нь Ломбок арлынхаа талыг нь буюу ингээ 50 м зузаан үнсээр хочсон байгаа. Тэгэхээр асар их үнс ялгарсан гэсэн үг тийм. За энэ дэлбэрэлт зүүн Азийн байгаль цагуурт асар хүчтэй нөлөөсөн. Үүнээс болж Дорнод Азад монсун буюу борооны уйлрал асуудалтай болж ирсэн байгаа. Өөрөөр одоо бүх хэмжээ газар зүүн өгдөөс хамаарч байгаа байхгүй. Тэр чинь хүмүүс чинь за өдийдний бороо орондоо ингээд тариагаа тэдий тураандаа гэдэг нэг юм олон зуун жилийн юм амьдралын хөвшил тогтцсон байгаа шүү дээ. Тэр хэмнэл маань алдагдаад гисэн гэсэн. За ингээд эндээс үүзээд гангачиг болж эхэлж байгаа. За энэ дээр Индонезийн галтуул дэлбэрсгээс гадна 1227 онд бас нэг том галтуулын дэлбэрэл болсон нь Японы Зао гэдэг галтуул дэлбэрч байгаа. За ингээд дээрэс нь бас юунд галтуулын дэлбэрэл болж байгаа. Исландад. За ингээд ер нь дэлхийн бөмбөрцгийн умар тагас бол нэг юм галтуулын дэлбэрэлтээс болоод за тухайн үеийн нарны бас эрчим жоохон буурсан байх магадaltaй гэж үздэг. Тэг 100.3% буурсан байх магадaltaй гэдэг. Энэ одоо байгаль цаг уурын үзэгдэл бол мэдээж асар их хүчтэй нөлөөсөн. Ингээд хятад бол гам болдог. За бороо орохсгүй газар бороо ордог. Ингээд асар их бороо орсны үр дүнд 1344 он чиг санаж байна. 20 хоног тасралтгүй бороо орсон. Учираас энэ хуай гол шар мөрөн үерэлсэн. Ингээд үерлэнгууд нөгөө тариагаа хамсан, голдрлоо өөрчилсөн. Ингээд одоо гангачиг болсон. За цаг уурын өөрчлөлт зөвхөн хятадд болсон юм уу үгүй. Монголд одоо 8 сар цас орж, цасан шуурга болж, зуд турхан их болсон байдаг. Энийг зуд турханд одоо нөгөө малаа барцсан хүмүүс чинь ерөнхийдөө өмнө зүг рүү буюу ингээд гол руугаа шар гол мөрний наад биер хүртэл төрж орж ирсэн байдаг. За тооцоогоор бол нэг сая орчим хүн нүүсэн гэсэн нэг ийм тоо баримт байна л да. За энэ бүхэн бол одоо ингээд байгалийн гамшиг гэдэг энэ бүхэн бол Юан гүрний эдийн засгийг бол тойлд болсон. За ингээд Юан гүрнээс Хубилайн хааны үед ямар бодлого болж ирсэн гэхээр одоо нөгөө зуд турханд малаа алдсан ч юм уу, тарианд юугаа алдсан юм хүмүүст бол одоо засгаас ингээд мал хуу өгөх, тариа тоторох өгөх ийм зүйл байж л дээ. Гэтэл эн чинь байгалийн гамшиг. Чи нийтийг хамарч байгаа зүйл. Тэгэхээр мэдээж Юан гүрний одоо санхүүгийн потенциал хэмжээтэй. За ингээд дараагийн асуудууд үүсэж байгаа. За дагварчгүй зүйлээс олж тийм. За энэ үед нэг сонирхолтой хүн гарч ирж байгаа нь Понгийн юу гэдэг хүн гарч ирж байгаа. За Понгийн юу гэдэг лам юу гэж гарч ирсэн гэхээр өөрөө бол тэр цагаан лянхуа бүлгмийн байгуулсан ч гэж зарим их сурвалж яриад байна. Зарим их сурвалж бол энэ гишүүн байсан юм а ч гэж яриад байгаа. Ямар ч юм Понгийн юу гэдэг хүн бол энэ бүлгэмдээ юу гэж хэлсэн гэхээр ерөнхийдөө бол одоо ингээд тэ одоо буддаа удахгүй заларч ирнэ тэ. Тэгээд одоо бид нар бол яг энэ үед одоо буддагийн тэрийг хүлээх ёстой. Тэгээд энэ харийн төрмгөл одоо юу гэдэг энэ хоёр чангийг бол одоо унах ёстой. Тэгэхгүй бол одоо ер нь одоо нөө mandate of heaven гэдэг англиар тэр бол одоо ингээд ерөнхийдөө монголчууд одоо бидний ноёрч чинь энэ бол одоо ингээд эцэслэх ёстой юм байна гэдэг юм үзэл санааг бол цагаан лянхуа бүлгэмээр дамжуулж ингэж явуулж гисэн байна. За энэ байдал нь бол нэлээд хүчтэй бас нөлөөлж ирсэн баам л да. За энэ дээр тоо баримтууд бас байна л да. 1301 онд хөхмөрийн сав газар үерсэн. Маш олон тосхон усанд автсан. За ингээд тариалангийн талбаанууд усанд автсан. За тайфун салхи гэж байдаг шүү дээ бид нар нөгөө хүчтэй
хүчтэй далайн салхи байдаг те зүүнүүд даацдах болдог шүү дээ. 40 м өндөр давалгаа хятадын иргэг зогссон байдаг. Энэ бол асар өндөр давалгаа те 40 м өндөр гэдэг чинь одоо 9 давхар байшин шиг юм байна шүү дээ. За энэ давалгаа хятадын их газрын гүнлүү зарим газараар бүр 280 км гүн орж ирсэн байдаг. Ерөнхийдөө бол ингээ байгалийн гамшиг бол ингээ дийлдэгэ болчихсон. А юан гүрэн гүрний хувьд бол тэрэнд арга хэмжээ авах боломжгүй маш хүнд байдалд орсон. Дээрээс нь дотооддоо асуудалтай. Одоо хаан ширийн төлөө тэмцэл одоо өөрнөөстэй одоо төшмөлүүд нь бас хоорондоо муудалцаастай. Ингээд давхар асуудлууд үүсч эхэлж байгаа. 1308 онд одоо юу яасан бага тэр хятад Япон солонгосуудын бичснээс үзвэл агаарын хэм нэлээд унсанг бас тэмдэглэж бичсэн байгаа. Ерөнхийдөө ингээд маш хүнд байдалтай болсон учраас ингээд одоо за эндээс л одоо нөгөө Жүүн Жумбагийн одоо юу гарч ирнэ л дээ. За энэ дээр юу яасан бага шар мөрний нөгөө эрг маань халиад тий. За шар мөрний эрг маань халиад одоо ингээд нөгөө үер болоод ингууд нөгөө тэр чинь сувг байгаа шүү дээ. Тэр сувгийг засах ажилд 150 мянга орчим одоо юу болсон баг. Хятад дайчилсан баг. Одоо хүмүүсийг одоо ажилуулсан баг юм л да. За улсын санхүү асуудалтай болсон. За тэгээ нөгөө хэд чинь бараг айгүй олон сар 10 сар шахав маш хүнд нөхцөл ажиллаад далан босгож шүү дээ. Далан тэр чинь 1300 хэдэн онд үлээ 51 онд баггүй. Далан босгох гээд 50 онд. Тий. Юу яаж байгаа 150 мянган хятад хүмүүсийг ажилуулж байгаа. За тэн дээр 5-аас 12 сарын хооронд ажилуулж байгаа байхгүй. Бараг төлбөр аваагүй. За тэгээ амьдрал бол ойлгомжтой болсон, хэцүү болсон. За ингээд ер нь ингээд ерөөсөө тэр хүмүүс тесрэгч байгаа байхгүй тий. Ингээд ерөөсөө тий цалин байхгүй, хоол унд байхгүй, ажлын хүнд нөхцөлтэй ингээд байгалийн гамшиг болоод байдаг. Дээрээс нь нөгөө нэг төрийн авж байгаа арга хэмжээ болдог. За одоо л босхгүй бол энэ юу нэр арай л биш тлээ гэдэг ийм л уур амьсгалыг аваад ингээд бослог гарсан байгаа. За энэ бослогыг бол ер нь тухайн үед ингэдэм билээ. 1350-ад оны үед хятад их бага хэмжээний бүр ингээ бага хэмжээний тосгоны мөргөлдөөний хүртэл оруулаад тооцсон бол 300 орчим бослог гарсан байгаа. Тухайн үед нь орон нутгийн юм бод удирдлагыг ингээ нам дарж ирсэн байгаа. Тухайн үед нь те. Ингээд бослог гарсан. За энэ бослогыг хэн удирдсан гэхээр цагаалын ухаад бүлэгмийн гишүүн Баялын хаа гэх юм уу цагаалын хаа чинь те. Баялын хаа. Тий. Хан Шантун. Хан Шантун Понгийн бол номлогч лам байгаа байхгүй. Номлогч лам. Хан Шантун бол яг одоо удирдагч байгаа байхгүй. За ингээд бослог гаргасан байгаа. За тухайн үеийн юан гүрний цэрэг бол монголчууд гэхээс илүү нэг хятадууд байсан. Дотор газраас татсан нөгөө хугацаа цэрэг мэргүүд ахсар их байсан учраас яг тухайн үедээ бол бослогыг дарсан. Гэхдээ Хан Шантуныг барьж аваад цаазалж байгаа байхгүй. За нөө нэг Льюфу Тун гэдэг нь болохоор генерал нь одоо хамт мөрөг зэрэгсээ тулж ирсэн. За ингээ Хан Шантуныг барьж аваад бослогыг дараад Хан Шантуныг бол олонний нүдэн дээр цаазалж байгаа. За энэ бол тухайн үед юан гүрний удирдлагыг юу гэж бодсон гэхээр бид нар ээлжид нэгэн бослогыг дарчлаа. Одоо өөр асуудал байхгүй. Гэтэл Хан Шантун нас орсон. Гэхдээ бослогын үзэл санаа нөгөө Понгийн юу гэж үзэл санаа ингээд айгүй хүчтэй ам бүхтэй оршоод ирсэн. Ингээд энэ бослого өргөжсөн. За энэ бослогыг бид нар бол хонгбүү тэгээд хятадаар бол хонгбүү гэж ахшууд улаан альчууртай бослого гэж нэрлэдэг. Юан гүрнээс өөрсдөө ялгахын тулд толгоогоо улаан альчуураар доороогоод ингээд одоо хөдөлгөөн гарч байгаа. За энэ бол алдарт нөгөө улаан альчууртай бослого гэдэг маань гарч ирж байгаа. За Хан Шантун бол цааслуулсан. Гэхдээ үзэл санаа үлдсэн. Хан Шантуны бослогыг хэн залгасан гэхлээр Ханлин ар буюу хүүн. Тэгэхээр тухайн үед бол хүн өсвөр насны хүүхэд байсан боловч Льюфу Том бол удирдах ингээд бослого цаашаа бол үргэлжлээд за ингээд одоо тэр авийнхаа газар нутгийг эзэлж аваад ер нь нэлээд бужигнуулсан байна л да. За ингээд энэ дэр одоо Жүү Жумба буюу одоо Жүү Янжан гэж одоохон арай нэрлэхгүй байгаа тийм Жүү Жумбагийн юу гарч ирж байгаа. За далан босгоход оролцож байгаа одоо дахиад босгочтой нийлж байна. Тэгэхдээ Жүү Жумба ингэсэн баг тухайн үед нөө маш амьдрал ядуу байсан. Тэгээд нөө өсвөлөнгөөр ээж аав нь том ах нь өнгөрөөд тэгээд өөрөө тэрнэрийг оршуулах зардал байхгүй. За нэг тиймэрхүү байдалтай байсан. Өөр бас нэг их сурвалжаас би Жүү Янжаны намтрыг уншиж хахад тэр хүн яасан бэ гэхээр монголчуудын одоо нөгөө ноёдуудын үхэр малыг бас малдахад очтгол байсан байх. Нэг чинь 9 шидийн ажлыг л явдаг гэж. Тэгэд өсөөд нөхдүүдтэйгээ нэг үхрийг алаад идчих.
Тэгээд муу асуудал үүснэ үстэй тэр чинь. За ингээд хөөгдөж туугдаад ингээд явжсан баг. Ингээд тухайн үед ингээд хятадын нөгөө муужаараа ингээд татврын систем нь одоо өөр ажиллаа. Зарим муужид нь татвар өглөө хятадууч ингээд татваргүй мууж руугаа шилжиж идэг ээж л дээ. Тэнгууд 9 төмөр хааны үед хин гэдэг хаан нөлөө ямар ч сан тэ 9 төмөр хааны үед бол энэ систем болсон баг. За нөхдүүд яг одоо газартаа сайхан хадаж өгөө. За та нар одоо өстө тарьдаг юм аа тэ тэр өвдөг юм аа гэсэн баг. За энэ үеэс бол жуу янжаа тэр хай гол эргээл нутгалж исэн юм шиг байна гэрнэ. За ингээд 1352 онд бол 24 настай байхдаа жуу янжаан улаан альчууртны бослогод нэгдсэн. Гэхдээ энэ тохиолдолд цэрэг болж орж ирж байгаа. Тэрнээс өмнө жуу янжаан ямар амьдралтай байсан гэхлээр сүм хий дээр явдаг байсан. Тэгэхээр нэг будын шашин дуртаадаа биш, тэрэнд нэг итгэл үнэмшилтэйдээ биш. Зүгээр л сүмд очихоор хоолтой. Тэ? Хоолтой учраас сүмд очдог гэсэн ба. Гэхдээ сүмийг энэ за тэрхтээ тодорхойгүй байдгийн Юан гүрний цэрэг юм болов уу эсвэл зүгээр босгочтой хин нэг юм сүмийн ерөнхийдөө тоон дээр гэсэн. Яг ч нэг удирдлага алдаал бослог гараад ингууч нь замбрааг байдал үүсч эхэллээ шүү дээ. За ингээд асуудал үүсч эхэлж байгаа. За ямар ч байсан 24 настай да. Тэр чинь бас тэгээд хай голоос хаваацаар 2-3 жил өөрөө аялцсан байдаг. Яваад үзсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд юмуудыг аягүй үзэж танилцаад явцсан. Ингээд 52 онд бол 24 настай байхдаа улаан альчууртны бослогод цэрэгээр нэгдсэн. Тухайн үед бол өөрийнх нь удирдагч нь бол Гуозэсин гэдэг хүн байсан. Улаан альчууртны одоо босгочтой нэг удирдагч. За ингээд тэр хүн бол тэр Жу Жонба гэдэг нэрийг халаад Жу Янжан гэдэг нэрийг өгсөн баг. Тэр удирдагчийнхаа өргөмөл охинтой нас гэрэлсэн тийм. Одоо тэр охин сүүлд нь хатан хаан болж байгаа шүү дээ. Тийм. Жу Янжанд чинь 5 хүү. Тийм маш 5 хүү 2 охин төрүүлж өгч байгаа тийм. Тэгэхээр их бас 50 настай байлаа нас орсон байдаг. Тэрэн сүүлд нь Жу Янжанд маш хүнд цохилт байдаг болсон байдаг ч тийм. За ер нь бол яг хуу Гуозэсийн хувьд бол тухайн үед бас л том тооцогдож байсан. Тэгээд тухайн үед байсан тэр Хавжаа хотыг эзлэхээр хөдөлсөн байна. Тэгээд Хавжаа хот бол энэ цэрэгт бол Жу Янжаан дайшлагдаа. Тэгээд Жу Янжааны нэг чадвар байглаасаа сайсан чадвар нь одоо natural born leader гэдэг юм да англиар бол ингээд удирдан зөвхөн байгуулах чадвар маш сайтай ийм залуу байсан юм байна. Тэгээд Гуозэсэнд их тоогддог тий. Тэгээд ер нь бол за энэ хүн бол зүгээр нэг цэрэг хүн биш байна. Энэ хүн бол бас олон талын чадвартай юм байна гэд охиноо өгж байгаа шүү дээ. Тэгээд охинтойгоос өргөмөл охинтойгоос суулгаж байгаа шүү дээ тий. За ер нь Юан гүрний эсрэг гарсан энэ улаан альчуурны бослого нэг тийм амар амжилттай болоод байсан юм бол бас үгүй байгаа. Тогтох сайд гэж тухайн үед бас Юан гүрний бас мундаг сайд байлаа. Тогтох сайд бол тухайн үед цэрэгээ удирдах орж бас дарах газар нь дараад номогдох газар нь номогдоход за тэр улаан альчууртын чинь дотор нь бослого гарч байгаа боловч дотроо нөгөө аюу олон юу байхгүй нөгөө манайхаар бол фракц гэх юм уу да тий. Хоорондоо бас нэг таарахгүй сайхан хөлөөж илцэн тий. Тэгээд монголчууд нь бас тэгж байгаа нь Юан гүрний удирдлага бас хоорондоо таарахгүй хоорондоо жилцэн нөгөө нөхдүүд бас яг адилхан хоорондоо жилцэн тий. Ингээд тэгсэн мөртлөө хоорондоо бас байлтан тий. Ийм байдалтай байгаад ингээд Жу Янжааны хувьд бол яг хуу энэ үед яасан баг бослог гаргаад тэгээд тэр нэг яг тэр хотыг бүслэх үед тэр Юан гүрний цэргийн сайд нас ордог юм. Тэр цэргийн сайд нас орох үед Юан гүрний цэрэг ухардаг байхгүй. Тэгээ ухрах үед бол босгочд яг мултарч гарч идэг байгаа. Тэр бослого амжилт тэр одоо бүслэлт амжилттай болоод тэр хотыг буулгаад авчихсан бол тэр бослого ингээд дарагдах байж л тийм нэг үеиг болох ш. Тэгээд тэд нар ингээд нэг зүхтах боломж олж гараад зүхтцсан. Энэ үед бол Жу Янжааны хувьд бол айгүй сайхан боломж байсан баг юм л да. Тэг яг Жу Янжааны хувьд нэг төвхтэй юм байсан. Удирдлагууд нь байн хоорондоо ингээд маргалддаг те. Тэр нь айгүй төвхтэй байсан. Тэгээд өөрийнхөө төрлөх тосгондоо очиод тэр чинь 700 орчим цэргийг өөртөө нэгтгэж байгаа юм л да. За тэр 700 цэрэг дотроос хожимо алдар нэр нь төгсөн одоо Мин улсын түүхэнд алдар нэр нь төгсөн Ваншуда гэдэг алдарт жанжин байгаа одоо Монголд цэрэг авч орж ирж байсан шүү дээ. Хар өрөөл иргэд давшиж орж ирж байсан те. За Монгол цэргүүдийг бол ер нь хятадын нутагт их ялсан да энэ. Ваншуда бол за Чангю Чун байна те. Энэ генералуудтайгаа танилцж байгаа. За ингээд энэ Ваншуда ч нэрээ Бээжинг эзэлдэг байхгүй. Хаан болгосыг эзлээд Тогон Төмөр хааныг хөөж явуулдаг те. 30 мянган цэрэгтэй болсон байна. За ингээд 30 мянган цэргийнхээ хүчээр бол хэд хэдэн хотуудыг эзэлж авсан. За тэгээд энэ хүнийг дагж ирсэн хүмүүс дотор зөвхөн цэргийн хүмүүс байгаагүй. За энэ хүмүүсийг дагж ирсэн хүмүүс дотор бас юу байсан? Эрдмийн хүмүүс байсан. Тухайлбал тэр нөгөө Ли Шан Чан гэдэг. Тэр хүн бол бичгийн аюул мундаг юм. Одоо мэдлэгтэй хүн байсан. Тэгээд тэр хүн бол төр удирдах чадвартай. Тэгээд энэ хүн бол Жу Янжаантай нийлээд Жу Янжааныг бол сургаж байгаа байхгүй. За одоо чи дайсандаа энэрэнгүй хандах хэвээр ард түмнийг одоо
яах ёстой, энэрнгүү байх ёстой. Тухайн үед ингээд нөө босгочтой ноёч чиг зүв зовлонтой юм байна шүү дээ. Байрж аваад тэр нүүмээ самуу үссэн байх чинь тэгэл одоо алж талаал дээрэм тонол хийгээл ингэдэг байсан бол ингэж болохгүй. Чи эдрээс ялгаатай өөр байх ёстой шүү гэдэг ийм зүйлийг бол зааж өгсөн. Тэгээ дээрээс нөгөө юу хиний жишээг хэлдэг байсан юм нөө. Хан улсын хаан Любаны жишээг яг чамтай адилхан тариач юм. Энэ хүн ингээ явсаар байгаа хаан болсон. Чамд тийм боломж байгаа гэдэг бол нэлээд хэлж өгсөн байгаа юм л да. За энэ дээр 1355 онд нөгөө Халлин ор гэдэг байгаа шүү дээ. Ханшаан тууны хүү өсвөр насны 16 7 залуу байгаа шүү дээ. Өөрийгөө хаан өргөмжлөөд Сяомин Ван гэсэн байна. Тэ одоо орчуулах юм бол одоо юу гэсэн юм те? Одоо бяцхан Мин улсын хаан юм уу Ван гэх юм уу те? За тэгээд өөрийн улсаа буюу босгочдын одоо энэ Жуянжаны байгуулсан улсыг бол одоо яг Жуянжаны ч биш л дээ. Жуянжан ч одоохондоо жанжин нөгөө байхгүй те. Тэгээд энэ хүн болохоор юу яасан бэ? Өөрийгөө хаан өргөмжлөөд ингээд байгуулсан улсаа сүн улс гэж нэрлэсэн байна. За сүн улс гэж аль бие усаар нэрлээд тэгтээ тэр одоо энэ байгуулсан сүн улс нь бол Монголыг халсан дэглэн бол биш. Тэгээд өмнөд думарт гэж хоёр улсын багаас. Тэгтээ нөгөө энэ сүн улсын дараа нөгөө нэрээ солино л доо. За ингээд тухайн үед Ханлын арын хувьд босгочдын удирдагчаар хэнийг тавьсан байна? Гуозсны Ахмад хүү Гуотен шүү тавьсан байна. За Жуянжаныг 2 дугаар тавьсан. За манай хүн чинь бас жоохон амбицтай нөхөр байгаа шүү дээ. Жоохон дургуун нөрөөд те. За энэ дээр Жуянжаны хувьд бол яасан гэхээр айгу мундаг юм хүмүүстэй одоо нэг санаа нийлэх хүмүүстэй танилцсан байна даа. Тэгээд айгу мундаг хүмүүстэй танилцаад за энэ дээр нэг 2 мундаг адмирал гарч ирнэ. Ляо Ён Ан, Ляо Ён Жон гэдэг ах トゥ хоёр гарч ирж байгаа. Ю Тон Хай гэдэг энэ хүмүүс болохоор адмиралууд. Далаа дээр тулдах чадвар маш өндөртэй ийм улсууд байна. За хамгийн ихний зорилго бол хөхмөрний ирэг дээр байх хүчрхэг одоо бэхлэлт стратеги авч холбоотой тэр Жицин гэдэг хотыг эзэлж авах. Одоогийн Нанжин гэдэг нь хятадаар бол өмнөд нийслэл гэсэн үг те. Энэ хотыг эзэлж авах. За тэгээд энэ хотын төлөө чи сайхан үзсэн. Нэлээд зуралдаж байлцсны эцэст улмаар бол чи нэг аваал, нэг алдаал, нэг авах гэж үзэл буцаж алдаал. За тэгээд юу яасан баг. Эзэлж авч чадсаад тухайн үедээ бол ингэж нэрлсэн байт юм билээ. Интиан гэж нэрлсэн байт юм билээ. Одоо нэг тэнгэр мэнгэртэй холбоотой нэг деваажтай холбоотой л утгатай тийм нэр байсан юм шиг. Хожимо бол Нанжин болсон шүү дээ, тэ. Одооны бидний мэдэх хөхмөрний өвөнд байх Нанжин хот шүү дээ, тэ. За яг энэ үед нь буюу 1355 онд чинь Жуянжан одоо юу яаж байгаа шүү дээ. Анхныхаа хүүг үлгэж авч байгаа. Тэр нь бол Жу Бяо гэдэг өөрийнх нь их олон хүү байгаа. Жу Бяо, Жу Ган. За бид нар энэ хүүгүүд дотроос нэг нэрийг тогтоох авах хэрэгтэй. Жу Ди гэдэг нэрийг манай үзэгчид сайн тогтоож аваарай. Энэ бол хожимо Юмло. За Юмло хятадаар бол тэ. Юмло хаан болсон. Монгол руу 5 удаа аяндаа хийсэн. Маш амбицтай хаан. Алдарт Жөнхөг экспедицийг манай Африн подкаст бас бэлгүй байхтай суугаад ярьжсэн. Жөнхөг экспедицийг явуулсан хаан бол Юмло. За тэрний нэрийг бол Жуди гэдэг. За Жудигийн хувьд бол Жуянжаны 4-р хүү шүү дээ, тэ. За ингээд гих мэтчлэн ингээд одоо байлдааны ажиллагаанд их амжилттай яваад өрнүүлсэн. За энэ дээр байлдааны ажиллагаанд яг ер нь бол ийм байлээ. Жуянжаны ингээд бэр бол амтагтаад байгаа байхгүй. Тэ. Ингээд амбиц нь бол байгаад байгаа. Гэхдээ ингээд нэг тэндээ нэг босон болов нэг хаан байна, тэ. За өөрийнх нь дээр нэг Гуотен шүү гэдэг нөгөө өмнөх даргийнхын хүү байна. Их мэтчлэн ингээд нэг юм байгуулчаас өөрийнх нь нэлээд дардж исэн юм шиг байна. Тэгээд багш нь хэлжсэн маань нэг чааш амар. За чиний цаг ирнэ. Чи зүгээр хүлээгээд байж тэ. Тэгээд урд нь ийм түүхүүд байсан гэдэргээд ярьсан. За тийм учраас яасан. Тэгээд энэ Гуотен шүү бол нэг тулалдаанд амир өгдөж байгаа. Тэгээд амир өгдөн гот удирдагч хэрэг болж штэ. Тэнгууд нь Ханлын ар буюу нөө хаан байгаа штэ. Тэр нь өсвөр насны хөлт байгаа. Тэр болохоор Жуянжаныг томилсон байгаа. Гэтэл одоо Гуотен жугийн дүү гэж нөхөр байгаа байхгүй юу? Гуотен жугийн дүү. Тэр нөхөр Гуотен жугийн дүү, Гуотен жуй гэж байгаа тийм. Гуотен жуй бол за уул нь бол бий болох байсан юм аа. Гэтэл Жуянжан урдуур болоод юу болчлоо гэд хувилдаан зохион байгуулах гэж оролцсон. Энэ хувилдааныг илчлээд тий Жуянжаны эсрэг энэ хувилдааныг илчлээд цаазараад ингээд одоо их мэдлээ баталгаажуулж авч байгаа. За ер нь нэг зүйл энэ дээр их анзаарагдаад байна.
Улаан альчууртны бослогт оролцож байсан удирдагч болгон өөр өөртөө хуудсыг байгуулах гэж нэлээд яарсан байдаг. Одоо миний тоолж байгаа бол Жангши Чан Шанхай хавцаа одоо энэ Сужуу хавцааныг улсан. За тэгээд Чан хаан гэдэг нэг улс Чанлион янгийн те. Ингээд Минью Жэнгийн байгуулсан бас нэг Минсиа гэдэг бас нэг улс. За гих мэтчлийн ингээд нэг юм 4-5 улс байгуулсан. За хэн бол ерөөсөө яараагүй байдаг. Жуян Жан бол яараагүй байдаг. Багш нь бол аав ээж чи хүлээж ийл гэдэг те. За тэр ер нь бол яг Жангши Чаны хувьд бол бас бүслэгдэж бариад Юан гүрний цэрэгт тогтох сайдын цэрэгт бүслэгдэж бариад алууланга алдсан байлаа тэгээд арай гэж мултар зүхтаж чадсан. Тэгээд тэр бас нэг улс байна тэр Даажуугийн хаан тус гэдэг гэх мэтчлээ ингээд нэг Даажуугийн нийслэл өнөөгийн Сужуу хот юм шиг байна. Тэр авийн нутаг. За ингээд Жуян Жан бол ер нь яг ингээд энэ улсуудтайгаа тулах цаг хугацааны асуудал гэж манай хүн бодож ирсэн юм шиг тий. За ингээд Даажуугийн хаан тустай тулдах юм байна гээд 1367 онд бол Жуян Жаны дээр Жанжин Танхэ гэдэг байгаа. Маш их алдартай Жанжин Танхэгийн удирдсан цэрэг бол зүүн зүгт авшиж Чонжоог эзлээд за дараа нь тэгээд ер нь бол яг ингээд энэ Жангши Чантайгаа үзэх гээд байгаа байхгүй тий. Тэгээд үзэд хараад байлдаад тэгээд Жуян Жан бол яг одоо ер нь тэр мундаг жанжтай бол хөдөлгөсөн л байгаа юм л да. За тэгээд тэр нэг жанжтыг олзож авсан байт юм аа. Жангши Чан одоо Жуян Жаны нэг жанжныг бол Ли Ён Аныг олзож аваад тэгэхээр Ли Ён Ан бол 8 жил хорионд байхдаа Яв Ён Ан тий Яв Ён Аныг олзож аваад 8 жил хорионд байхдаа урваагүй гэдэг юм байна. Урваагүйгээр одоо залуулсан ч гэж ярьдаг, заримдаа нь бол өөрийгөө оруулсан ч гэж ярьдаг, заримдаа нь бүр зориуд өсвөл ингэж үлбэрч өгсөн ч гэж ярьдаг шорондтэй. Ямар ч байсан Жуян Жаны бол маш их хүндэтгэлийг хүлээсэн. Тэг ийм жанжин байсан байх юм билээ. Тэгээд сүүлд нь төрсөн дүүд нь одоо Жуян Жан бол эрх мэдлийн бас өгсөн байдаг. За энэ дээр бас нэг Жуян Жан болохоор зөрүүлээд бас нэг жанжин олцоод авч байгаа. Жангши дэг олцоод авч. Дүүгийн бас тийм. Тэгсэн чинь нөгөөх нь бас чиний удирдлагын явцаас баг хүсэн дээр гээд. За ингээд хоёр дээр нөгөөх нь бас аймаа оролцож байгаа юм л та. За энэ хоёрын тэмцэл яг тэр үед өрнөж байгаад нэг тууд нэг намдсан байдаг шүү дээ тий. За энэ бол нөгөө одоо босогчт маань өөрсдийн гэсэн нэг газар нутагтай тэгээд өөрсдийн гэсэн цэрэгтэй болоод хоорондоо үзэлцээд байгаа гэсэн үг тийм. Тэнд бол одоо Юан гүр маань бас тогтоод л байгаа. Манайх хүмүүс хойноод нөө Юан гүр хойноос үзээд байгаа шүү хоорондоо тий. За Жуян Жаны мэдлийн нутгаас өмнө зүгтэр Тайжоу хотоор төвлөрсөн босгочдын бас нэг хаан тус байсан Фангуужан гэдэг хүний байгуулсан хаан тус байсан баг. Энэ бас одоо энэ далайн одолд одоо энэ дээр гарч ийн те Сужоо гэдэг. За энэ дээр нөгөө хинтэйгээ үзэн Танхэ орж ирд үзэж штэ Жангши Чаны юм байна те. Жангши Чантай үзэж чинь. За нөгөөд нэг байгуулсан улс нь за энэ дээр айгуу тодорхой харагдчих. Одоо нөгөө Жуян Жаны байгуул одоо тэр Ханлин удирдлагын удирдлаганд Жуян Жаны байгуулаад байгаа улс нь энэ байхгүй Сон гэдэг. Энэ улс байгаа. За энэ Тянван гэдэг бас нэг тустай улс байгаа. Энийг бид нэр хэдүүлээ дараа нь ярина. За энэ Тайжоу руу чиглэсэн тэр тогтолцоонууд бол нэлээд амжилттай өрнөж байгаа юм л да. За ер нь бол улаан альчууртны бослогыг ингээ харах нэ Умардын өмнөдийн гэсэн юм хоёр фракцт ерөөхдөө хавагддаг. Умардынх нь ерөөхдөө бол Сүн буюу энэ Жуян Жаны байгаа мэдл. За өмнөдийнх нь бол тэр Чиньоулян тэргүүтэй нөхдүүд тэнд байгаад байгаа юм л да. За ингээд өмнөд хэсэгт нь тэр яг урдлаггүй энэ хоёр фракц бол хоолндоо тулна гэдэг нь бол дэндүү тодорхой байсан л да. За энэ дээр улаан альчууртны бослогын хойд чиглэлийн нэгэн жанжин тэр Люфу том бол умар зүгт давшаад Юан гүрний тэр Бянлян гэдэг хотыг эзэлж авсан байгаа. Сүүлд нь бас нэрээ өөрчлөөд өөр нэг юм болсон байдаг юм аа. Арай би буруу санаагүй Сиан биш байгаа да. Тэгээд тэр Кайфэн. Тэгээд тухайн Кайфэн те 1368 онд эзэлсэн байгаа. За тэгээд Кайфэныг бол тухайн үед шинэ нийслэл болгож зарласан. Энэ бол яг өмнөд Сүн улсын үед бас хот байсан. Анфан үлээ. За тэгээд юу Бянлан хотыг аваад за тэгээд ер нь бол яг ингээд нэг өгөж аваад яваад исэн байгаа тэр хойноос нөө Юан гүрнтэйгээ идэрч байлдаад байгаа шүү дээ. Тэгээд энэ өмнөд пракс гэж яриад одоо улаан альчууртны бослогын өмнөд жигүүрийн жоохон ярих юм бол энэ Ханшан тун гэн бослог гарч явах үед Понгийн юу гэдэг хүн маань бас энэ өмнө зүгт очиж тэр бослог гарахаас ч өмнө очиж бас үзэл бодлоо яаж төгсөж тийм нөхөр байгаа шүү дээ нөгөө хамгийн анхтай. Тэр тэгээд тэн дээр байсан тэр
сүү шоухыг өөртөө татсан байна. За тэр хүн бол зөв худалдаач хүн байгаа байхгүй. Цэргийн хүн биш те. Гэхдээ улсаа бол байгуулсан. За тэгээд хөрөнгөтэй. За нэг хэсгийг нь удирдах байсан. За тэгээд тэр үед одоо Учаанд нийслэлтэй тэр Тянван гэдэг улс одоо энэ байна те. Тэгээд Учаан гэдэг нийслэл энэ байна те. Энэ улсыг байгуулсан байна. За тэгээд яг нэг 2 жил орчим болоод өөрийнхөө хамгийн шилдэг жанжин болох Чингиулянгийн гарт үхээд одоо Чингиулян бол юу хийж ин л кодотоо хийж ин л төрийн эргэлт хийж штэ те. Ингээд энэ дээр бол Тянван гэдэг нэрийг солиод за ингээд цаашаа явах юм бол эн чинь Чин хаан гэдэг нийслэлтэй. Энийгээ явуулчлаа тий. Чин хаан гэдэг нийслэлтэй ийм байгуулсан. Явуулж. Жохоо явуулчлаа. Тэгээд за нөхцөл байдлыг ингээ харах юм бол юан гүрэн бол дотоодын тэмцэлээ сайхан автаад өмнө зүг юу болж байгааг ерөөсөө хянаж чадаач. За тэр үед бол өмнө зүг тодруулбал хөхмөрний сав газар болон түүнээс урагшаа бол босгочтой байгуулсан хэд хэдэн хаан тус байгуулагдсан байсныг бид тодорхой харлаа. За ингээд одоо бид нар ингээд нэг одоо газар зүйн байрлалаар нэг харах юм бол одоо бол энэ Жу Янжан ч хойд мужтай байгаад байгаа гэсэн. Одоо Бээжийн талтай гэсэн. Их газар талтай гэсэн. Өмнөд тал нь бол далайн тийшээгээ явж байгаа гэсэн тий. Далайн одоогийн бол одоо Шанхай ч юм уу тий тийшээ гэсэн. Тийш өрдөөсөө юан гүрнийхэн бодлогоо ч юм уу эсвэл ингээд хараа хяналтаа үзүүлээгүй байна гэсэн. Тий одоо бол ингээ хойноол ер нь алдчихад байгаа. Яг нүг хөхмөрний сав газрыг л алдчихад байгаа юм л да. Одоо яг ингээ босгочтой гарт одоо тэр нэг Чингиулянч байгаа юм, Минюжэнч байгаа юм, Жу Янжанч байгаа юм, Жаншичэнч байгаа юм. Баах нэг хятад нэрүүд бид нэр хэлээд тэгээд тэр нь бүгд аймаг босгочд тий. Тэгээд яг нэг одоо Хайнанаас нааша далайн тал нь бол Юан гүрнийхээ мэдл байгаад байгаа. Одоо тэр Юнан бол байгаад байгаа. Тэгээд тэрнээс хоошоо бол байгаад байгаа. Яг нэг голын тэр нэг хятадын эдийн засаг одоо тариалангийн маш чухал бүс болох тэр хөхмөрний сав газар бол тэр чигээр босгочтой гарт орчод байгаа юм л да. Энэ нэлээд бас байдлыг нэлээд төвөгтэй болгож байгаа юм л да. За ер нь энэ үед бол Жу Янжан за өмнө зүг аяндаа хий гэж үзээд за тэгээд тэг өөрөө тийм шин журам тогтоосон ба. За ингээд ер нь хамаагүй халж чадаад байж болохгүй юм байна. Тэ халж чадаад байж болохгүй юм чинь хэдүүлээ юу яа юу. Бас ингээд арт иргэдийг өршөөй өөрийгөө бас нэг зөөлөн өдөртөгч гэдгээ харуулъя. Инх 50 тогтоо гэдгээ харуулъя гэж үүднээс бол харин зүрийн тэр дээр том уулгуулгаа зэлгийн хүчин мүчээсэн жанжид цэргүүдээ бол бүгдийг шийтгсэн байдаг. Цаадсан байдаг. Тэр тэргээр бол ард түмний итгэлийг нэлээд бас олсон юм уу гэж харагддаг л да. За ингээд 1357 оны 5 дугаар сарын 12-нд Нингуог эзэлж аваад цаашлаад Хуйжоог эзэлж аваад за ер нь хэд ингээд эзэлж авсан газруудыг харахад ингээд хятадууд ихэнхдээ байдаг. Гэхдээ Юан гүрний мэдэлд байгаа тэр газруудыг ингээд нэгээр ээлжилж эзэлж аваад л юм л да. Нэгсэнд ингээд юугаад хэлээд байгаа. 1359 он гэхэд бол 1959 оны 12 дугаар сар гэхэд бол Жинхуа Чужоо гэдэг эзэлж авснаар ерөөхдөө өмнө зүгтийн аяндаа бол дууссан ба. За энэ Жу Янжаны газар нутгийг одоо эндээс ингээд харах юм бол жоох ухраагаад харах юм бол за энэ дээр түр пауз хийжээ. За энэ дээр нөгөө Тянван гэдэг улс нь гарч ирж байна. За энэ Тянванд эргэлт хийсэн нөхөр байгаас Чингиулян гэдэг тийм. Энэ нөхөр бол яасан бэ гэхээр Жу Янжаны энэ өсөж яваа хүчирхэж байгаа байдал бол огт таалагдаагүй. За энэ Чингиулянгийн байгуулсан улсаас тэр Минюжэн гэдэг юм бас тусгаарлаад бас нэг уур устай цагаан байгуулагдсан байна. Одоо тэр нь одооний бараг Сычуан мужийн нутагт төвд мөгдийн нут руу ороо явчихж байгаа. За ингээд Чин хааны улсын энэ одоо юутай бол хизээ нэг цагт бол байлдах нь тодорхой юм аа гэж үзсэн байгаа юм л да. За ер нь Чингиуляны хувьд ямар бодолтой байсан гэхлээр бол за юг дарна. Жу Янжаны дарна. Одоо өөр нөгөө сонгодог тактик шүү дээ. Над руу дайрахаас өмнө өөрсдөө цохно. Нухой тий. За ийм юугаар бол дайрсан байна. Гэхдээ энэ дээр бол Чингиулянгийн хувьд бол нөгөө хөхмөрний сав газрыг айгуу сайн мэддэг байсан учраас тентхийн флот дээр нь илүү хүчтэй байгаад байгаа юм л да. Ингээ 1360 оны 6 дугаар сард бол флотоо хөдөлгөөд тэгээ энэ тийм буюу одоо нөгөө Жу Янжаны нийслэл одоо энэ тийм гэдэг шүү дээ. Энэ тийм буюу Жу Янжаны нийслэл рүү одоогийн Ханжоо хот шүү дээ. Юу? Нанжин хот шүү дээ тий. Тийшээ давшсан байна. За Жу Янжаны хувьд бол бэхлэлтүүдээ сайжруулсан. Тэгээд Жу Янжаны нэг мэдэлт байсны зовлонтой асуудал нь ус цэрэг цөөтэй юм байна. Одоо энэ ч нөө далаа дээр тулдаг цэрэг гэдэг чинь ялгаатай.
гол нууран дээр тулдаг цэрэг гэдэг чинь нэг ялгаатай. Хуурай замын цэрэг гэдэг чинь нэг ялгаатай ойлголт байгаа байхгүй. Жуян жааны хувьд бол яалчгүй гол мөрний тал дээр тулдах юм дээр бол айгүй хэцүү байсан юм шиг байна. За энэ дээр бид нар цэргүүдээ бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодоод ингээд за ямар ч байсан уран арга бодох хэрэгтэй. За ямар уран арга бодж унсан гэхээр Чингиулиан бол нөх хөхмөрний дагуу сайхан тавьшаад байгаа шүү дээ. Цөмрөөд орж ирээд байгаа. За тэгэн гууд нь ямар ч байсан занг тавиад ингээд эргэн тойрныхоо хотуудыг бэхэлж хагаад отолтонд оруулж хагаад та худал мэдээлэл тараасан байт. Ийшээ зогтож гин, ийшээ явж гин ингэж нөө Чингиулиан араас нь ингээ хөөцөлдөд флоттойгоо явдаг. Тэгээ энийг бүсэлж хагаад цохилт өгөхдөө бол нэг 20 орчим мянган цэргийг устгаад 7 орчим цэргийг олзолж авсан байдаг. За бол одоос нэг газарлаа авчирч зохих гэдэг. Тийм, оруулж зохих гэдэг байгаа шүү дээ. За ингээд Жуян жааны тэр Худа хай гэж анжин бол хөхмөрний дагуу бол Чингиулиангийн мэдлэлд орсон тэр зарим хотуудыг бол эзэлж авсан. За ингээд ер нь бол энэ хоёр ингээд өгөө автал үзээдсэн байна. Нэг дийлэгдэл усан дээр гарахад нөгөөтг нь арай хүчтэй болчиход байдаг. Урай газартай гарахад Жуян жаан хүчтэй болчиход байдаг. Нэг иймэрхүү байдалтай үзэж хагаад яг хөө ер нь тэр Учхан хотыг Вансюдагийн цэрэг бүслэх үед бол Жуян жааны байдал арай нэг давуу болж гисэн баам л да. За энэ үед одоо яг энэ дээр гарч ийн Даажуугийн хаан тус энэ дээр байна тийм үү. За ингээд Даажуугийн хаан тустай байлтгаар бол одоо хөдөлж байгаа. За энэ үед бол яг ингээд хоёр талдаа үзээд байгаа юм чинь Чингиулиантай эндээ үзээд эндээ нөгөө Жаншин Чантайгаа үзээд ингээд нэг юм хоёр талдаа зэрэгцээл 3 тийм болсон байна. Одоо л 3 ус бас урд нэг юм байгаа те. Цаана нэг юм байгаа те. За ингээд Ливенжоныг явуулсан байдаг юм аа. Ливенжон гэдэг нь бол өөрийнх нь одоо нөгөө юу юм да ахынх нь хүүхэд гэх юм уу? Тэгж монголоор юу гэдэг юм бэ? Ач дүү гэдэг юм уу? Тийм. Ливенжон бас сүулт их хэлцээр ихээр явуулж те. Тэгтээ дайруулахаар явуулсан ба. Эхлээд тогтлохоор явуулаа. Тэгээд Ливенжон ч сүулт их алдартай болсон. Хэрэг буруу санаагүй Ливенжон дохор өдөрдүүлсэн цэргийн Энчаны дэргэд бол монголчуудыг бас нэг шахсан байдгийн. Тэгээд Аюушры дээр хааныг зүгтаалгасан байдаг үлээ дээ. Тэр жанжин бол Ливенжон шиг санагдаад байна. За ингээд энэ үе чинь юу яаж байгаа юм бэ? Жуян жааны эсрэг бас бослог гарч байгаа маа. Тэгээд тэрийг дарж аваад. За Ливенжон бол залуухан. Гэхдээ зоримог авиаслаг жанжин байсан. Түүнтэй байсан тэр Шаврун гэдэг жанжин бол бослог гаргасан Шаврун байхгүй. Тэр Шаврууныхаа бослогыг дарж байгаа. Тэр Шаврун бол яг уу Жуян жаан цол хэрэгэн миний тэрэ өгөхдөл мань үнийг жоохон гомдоос юм уу эсвэл надад хангалттай юм өгсөнгөө гэж бодсноо ингээд асуудал үүсэж байгаа юм л та. За ингээд тэр үнийг бол дарсан ба. Энэ үед чинь нөгөө доторх өөрийнхөө бослогыг дарж ийн гэсэн үг тийм. Тэг ин бослог дарж явах үед бас нэг юу болсон бэ гэхлээр нөгөө хойноос нь дайрч орж ирээд нөгөө ханлын хараач нь олцоод авсан. Тэг хаана гэсэн үг шүү дээ. Тэгээд Чингиулиан биш нөгөө хажуудлаа Жаншин чанд олцоод авчихсан. Тэнгуут нь буцаж байлдаж нөгөө Жаншин чантайгаа үзэж нөгөө хаана суулгаж авчираад тэгтээ тэр тохиолдолд юу болсон гэхлээр Жуян жаан яг ясан дээр Жуян жаа өдөртөгч болж байгаа. Хаанаас суулгаад аваад ирсэн. Тэгээд ямар үл нэг хөхмөрний ард байдаг хотод авчиад ерөөхдөө бараг гэрээ оройнд байлгацсан байхгүй тий. Тэгээд ер нь бол ойлгомжтой болоод эхэлж байгаа юм л да. За ингээд Анфэн байхгүй. Анфэн хотыг эзэлж аваад тэгээд юу яаж байгаа. Ингээд 1363 оны 2 дугаар сард бол хотыг чөлөөлсөн байдгийг. За энэ Жаншин чам бол өөртөө бас нэг тийм ямар уу улсын хаан ч үлний цол өгөө тэр нь бол яг цолыг ингээд авч үзэх юм бол сүйдэн Жуян жаа өөртөө бас уу улсын хаан гэж цол өгсөн. Тэр нэр чи хоорондоо ингээд цолоор үзээд байгаа юм л да. Тэгээд Жуян жаан бол ингэж байгаа. За нөө Чингиулиан чи ихний ээлжинд дарагдсан гэсэн дахиад зэрэг хөдлөж байгаа байхгүй. Ингээд алдарт нөгөө Поян нуурын тулалдаан одоо ийм дүрс сэвчлэр гарч байна. Поян нуурын тулалдаан орж байгаа. За энэ Поян нуурын тулалдаан бол дэлхийн түүхэнд цэнгэг усан дээр гэх юм уу да. Одоо далаа дээр биш. Их газрын гүнд. Тэгтээ цэнгэг усан дээр болсон хамгийн том тулалдаан гэж түүхэнд үзсэн байна. Чингиулиангийн талаас бол 300 мянган орчим зэрэг гарсан юм байна. Жуян жааны талаас бол 100 мянган орчим хүнтэй флот хөдөлсөн юм байна. За ингээд одоо тулалдсан байгаа. За энэ тулалдааны процесс бол ерөнхийдөө газар зураг дээр илүү ойлгомжтой байх бах. За Чингиулиангийн явж чинь тий. За ингээд Чингиулиан бол амжилттай давшиж байгаа. За ингээд энэ хүн бол хаашаа давчин гэхээр ерөөхдөө энэ тэн л үзэхлээр давшиж байгаа. Одоо энэ анжин шүү дээ тий. За ингээд ер нь энэ хотрыг ил чиглээд энэ хотыг л бүсэлж авна гэдэг. За Жуян жаан бол энэ дээр бол харьцангуй бас
Яг нөгөө нуурын ам руу ордог юм голууд байт юм байна л да. Тэн дээр хэд хэдэн хотууд байт юм байна. Тэр хотод бүслэл зохион байгуулад за Поян нуурын дээр бол яг яс үзнэ гэдэг. Тулалдаан яаж өрнөсөн гэхээр Чиньолянгийн флот бол нөгөө аюу юм шахуу байдлаар орж зогссон учраас нөгөө завсраа нь хөлөг ороход их хэцүү. Тэр нөгөө аюу олуулаа ингээ шахаж байлдаад байсан учраас эхэндээ бол энэ Жуянжаны флот асар их хохирломсон. За 90 дугаар ялагдах нүдэ гэж итэл ялагдаагүй яг нөгөө ухраа тэгээд нөгөө Вансюда бол флото үлдлэглийг аваад ухраад явж байгаа. За тэгээд тий Жуянжаны жанжаа. За тэгээд нөгөө яг зөв нөгөө хоёлаа хятад нэрүүдээ хэлэхдээ тэрний жанжи, энэний жанжи гэж хэлэхгүй бол мангар олон хятад нэр гараад байгаа шүү дээ. Тэгээд сүүлдээ ямар арга хэрэгэлсэн гэхээр Поян нуурын тулдаанд яасан баг. Бүр эртний арга л да. Хөлөг госуудаа шатаагаад нөгөө Чиньолянгийн флот руу хөдлөгч. За тэгээд тэр бол үнэхээр Чиньолянгийн флотыг онгоцтой ойрхон байсан онгоцнуудад ч очиж мөргөж шатаад ингэсээр байгаад тэгээд энэ тулалдаан болоход ийм байгаа. Хэдийгээр Чиньолян хүний тоогоор ингээ 3 дахин олмит тулж мань хүний энэ флотын юу жоохон хоцрогдсон байгаа. Жуянжаны флотын зэвсэглэл бол мундаг байсан байгаа байхгүй ингээд усанд хөвдөг тесэрдэг юмж байсан байгаа. За мэдээж их бүү байсан. За дээрэс нь галтай нумс мар харуулдаг ч гэдэг юм те. Тиймэрхүү давуу тал байсан учраас одоо энэ тулалдаанд бол Поян нуурын тулалдаа маш ширээ өрнөсөн. Энэ ширээ өрнөх явцад болвол хэнийг олзолж авсан байдаг юм. За ингээд нөгөө Чиньолян бол бүр яалтч ингээ шахуулж байгаа байхгүй. Шахуулаад тэгээд өөрийнхөө нөгөө онгоцоос солиод жижиг онгоцонд гаргаж захад нь Жуянжаны цэргүүд харуулж алсан байдаг. Толгойн тусгаас нь харуулж алаад ингээд Чиньолян алуулсан удирдах өгсөн учраас дагаар цэргийн мораль бол унсан. Ингээд юу болсон баг. Дагаар орсон. Ерөнхийдөө ингээд ялагдлаа хүлэмжшөөрөөд Чиньоляны хүү Чамли тэрийг олзолж аваад энэ тэнд авчираад хорьсон байдаг. Ерөнхийдөө яг хорих жоохтой нэг ордондоо байлгаал ерөнхийдөө яатсан байдаг. Дипломат ёсоор тий. Дипломат ёсоор болоо. За ингээд дарж авснаар бол энэ Чанга хаан гэдэг улсыг бол тэр чигт нийцэлж аваад за ингээд одоо өөрийнхөө юмд нэгтгэсэн баг. За мөн тэр Интиан буюу одоо өөрийнхөө нийслэлттэй тий маш том одоо юу байгуулад хааны ордон шиг гэдэг том ордон байгуулад за тэгээд улмаар бол эндээсээ бол цаашаа аян дайныг үргэлжлүүлэх юм маш том бааз суурьтай болсон юм баамаа. За энэ за яг энэ дээр чи ингэж байгаа шүү дээ. 1367 онд энэ чинь юугаа дараад 1368 онд 1-р сарын 23-нд Жуянжан бол тэр Интиан хотын ойролцоо ашигтай нэг за англиар бол Purple Mountain гэдэг. За тэр нэг тийм за хашуул муул гэсэн бас нэг хашуул муул гэж нэрлэдэг юм шиг байна. Тэнд одоо Жоншан гэдэг ч одоо төв уул гэх юм уу? Ямар уул дунд уул гэх юм уу те. Тэнд ясал үлдээд за өөрийнхөө улсын нэрийг бол Мин гэж нэрлээд за Мин гэдэг нь бол одоо орчуулах юм бол гэрэл гэгээтэй гэх юм уу? Одоо саруул сайхан гэрэлтэй гэгээтэй гэсэн юм утгатай юм анзаар өгөөд за ингээд юугаа бол өөрийнхөө оны цолыг бол хонвуу гэж өгсөн байгаа. Хонвуу гэдгийг харахад бол тулаанч мулаанч гэсэн утгатай. Цэргийн эрдэм. Цэргийн эрдэм гэсэн утга гарамгаа дайчин гэх юм уу те. Тийм нэр өгөөд ингээд 1368 оны 1-р сард Мин гүрнийг тунхаглаж байгаа. За 1352 онд ядуу айлын хүү Жүү Жонба улаан альчууртны босгочдын игнэнд цэргээр нэгдсэн бол 1368 он буюу 16 жилийн дараа уйгуу тэмцсний эцэст Хятадын Мин улсыг үндэслэн байгуулж байгаа тийм үү. За юу Жуянжан бол өөрийгөө хаан мэдээж хаан болсон. За ингээд улмаар бол энэ чинь Мин улс тунхлаад хангалтгүй байхгүй. Бусад нөхдүүдэрээ хүлээнжүүлэх хэрэгтэй. Одоо ялангуяа Жанши чам байна те. Тэр Минью чам байна. За нөхд за хамгийн ардталт байгаа нөгөө Юан гүрний удирдлага байгаа шүү дээ. За тэр нөхдүүдээр хүлээн зөвшөөрүүлж одоо юу гэдэг тэрийг авах ийм одоо үйл хэрэг нь эхэлсэн байна л та. За ингээд энэ үед бол Жуянжаны амбиц бол яг одоо за би бол одоо Юан гүрнийг унах хэвээр. Тэгээд одоо тэрийг бол гүрнийг бол байгуулнаа гэж. За ингээд эндээс эхлээд Хонвуу хааны засаглал бол ерөнхийдөө эхэлж байгаамаа.
За өнөөдрийн нэвтрүүлэг үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд ялангуяа монголчууд бидний хувьд бол маш их сургамж авах хэрэгтэй тий. За юан гүрэн яагаад мөхсний тий. Энэ бол одоо цаг агаар мөн одоо тухайн ард иргэдийнхээ хүсэл зорилго тий тэрийг бол сонсоогүй байна. Мөн эдийн засгийн мөхөл ингээд бас байсан учраас ингээд мөхөөд нэг мингээд одоо гүрэн үүсэж байна. Тэгээд дараачийн нэвтрүүлэгт хэдүүлээ хумуу буюу Жу Янжааны байгуулсан Мин гүрний энэ хааны засаглалын тухай үргэлжлүүлэн нэвтрүүлье. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. За баярлалаа үзэгчдээ.